Эрхэм үзэгчдээ та бүхэнд өнөөдрийн мэндийг хүргье. Хөдөлмөр халамж үйлчлэгээний ерөнхий газартай хамтран зохион байгуулж байгаа Халамжаас хөдөлмөрт нэвтрүүлгийн шинэхэн дугаар үзэгч та бүхэнд хүрэхэд бэлэн боллоо. Бид Дорногов аймагт хүрэлцэн ирээд байна. Монгол орны зүүн өмнөд хязгаарт 109.5 мянган км квадрат газар нутгийг хамран орших Дорногов аймаг 14 сум 65 багтай. Хойд урд хоёр хүрнийг холбосон төвийн бүсийн хөгжлийн гол тэнхлэг болсон төмөр зам дайран өнгөрдөг тус аймагт 2020 оны хүн амын тооллогоор 20,494 өрхийн 71,233 иргэн бүртгэлтэй бөгөөд 43,371 хөдөлмөр насны хүн аж төрж байна. Эдгээр иргэдийн 54.8% төмөр замаа даган оршин суудаг онцлогтой. Хэлийн байнгын үйл ажиллагаатай замын үүдийн удирдлын ажиллагаатай Баян булаг мандлын бомб тустай. Замын үүд эдийн засгийн чөлөө төс байгуулах эрх зүйн орчин бүрдснээр Монгол улсын хөгжил дэвшлийн нэгэн үүд хаалга болж хөгжих ирээдүйтэй. Дорногов аймаг нь өнөөгийн соёл хүндрэлтний мөнхийн бүтээл болох ноён хутаг Данзан Аравжаагийн шашин түүх бичиг соёлын өв дурсгалыг хадгалж үлдсэн нутаг юм. Дорногов аймагт 71 мянган хүн оршин сууж амьдарч байгаа. Тэдгээр хүмүүс 56 хүний бүрэлдэхүүнтэй хөдөлмөр халамж үйлчлэгээний газар үйл ажиллагаагаа хүргэж байгаа. Тэдний үйл ажиллагаатай танилцж үзэгч та бүхэнд мэдээллийг хүргэх болно. Төрийн хууль ёс зүйн хэмжээг чамд сахиж, эл тод нээлттэй шударга байх зарчмыг баримтлан иргэдэд үзүүлэх нийгмийн халамж үйлчилгээг чанартай, үр дүнтэй шуурхай хүргэхэд Дорногов аймгийн хөдөлмөр халамжийн үйлчлэгээний газрын хамт олон зорж байна. Халамжаас хөдөлмөрт нэвтрүүлэг Дорногов аймгийн хөдөлмөр халамж үйлчлэгээний газар дээрээс үргэлжлэн хурж байна. Бид 2016 оноос хойш Дорногов аймгийн хөдөлмөр халамж үйлчлэгээний газрыг ахалж байгаа Цэндмаа дарагтай уулзахад бэлэн боллоо. За танд өдрийн мэндийг хүргэе. Сайхан намарч байна уу? Сайхан. Ажил төрөл өдрөг амжилттай байна уу? Ажил төрөл гялдж байна. Иргэдэд чин сэтгэлээсээ үйлчлэх, тэдэнд зөвлөн туслах, чиг баримжаа олгох, халамж, түүнтэй холбоотой хууль дүрм, журам болон боломжийг тайлбарлан таниулж, зөвхөн иргэдийг хандсан үед бас иргэдэд хандаж ажиллах тал дээр бас хамт олон санаачлага дүүрэн ажиллаж байна. За халамжийн хөдөлмөрийн гээд нийгмийн энэ хоёр том одоо суур болсон. Яг одоо энэ хоёр дээр л ер нь нийгэм ингээд босож цэцгэлж үндэс суур нь тулгуурлаж байна шүү дээ. Та яг хувь хүний өөрийн хандлага энэ ажлыг бас олон жилийн турш хийж байгаа хүний хувьд өөрийнхөө бодлыг бас хэлж өгөөд бид нарт хэрэгтэй болов уу гэж бодож байна. Хөдөлмөр эрхлэлтийн чиглэлээр бол залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг нэлээд одоо анхаарч ажиллаж байгаа. За дээрэс нь ер нь одоо сүүлийн үед бас яг хөдөлмөр эрхлэлтийн чиглэлээр гэдэг юм уу, яг ажлын байранд зуушлагдах хөдөлмөр эрхлэх хүсэл сонирхолтой залуучуудын тоо бас эрс буурч байгаа. Залуучууд бол хөдөлмөр эрхлэхгүй ийм одоо нөхцөл байдал бас нэлээд их байдаг. За энэ дээр бид нар төвлөрч ер нь залуучуудынхаа одоо ажил хөдөлмөр хийхэд за тэдний одоо ер нь одоо альваад хандах хандлагыг өөрчлөх зорилготойгоор бид нар бол залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төв дээрээ үндэслээд залуучуудын одоо залуучуудаа сонсох өдөр залуучуудтайгаа ярилцъя гэх мэтлэнгийн олон асуудлуудад одоо урайлан дуудаж биечлэн танхимаар болон цахимаар олон талт арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж байгаа. Шалтгаан нь юу вэ? Залуучууд хөдөлмөр эрхлэхээс татгалзах хойш суух шалтгаан нь юу вэ? Яг залуучуудын тухайд гэх юм бол одоо ихтэй сургууль төгсөөд ирж байгаа залуучууд магадгүй одоо ихтэй сургууль төгсөөгүй боловч одоо ямар ч байсан нэг албан конторт гэдэг юм уу те нэг ширээний ард сууя гэсэн хүсэл тэмбэлцэлтэй залуучууд маш олон байдаг. Залуучууд маань магадгүй одоо хялбархан ажлыг маш өндөр цалинтайгаар хийх гэдэг юм уу магадгүй өөрөө бие бэлдээгүй өөрөө одоо чадвар чадамж боломж нөөц болцоогоо бэлдээгүй мөртлөө одоо юу гэдгийг ажлын байрыг голох шилэх ийм хандлагууд бол маш их байдаг. За ер нь хөдөлмөр халамжийн үйлчлэгээний газраас ялангуяа одоо юуны засгийн газраас хэрэгжүүлж байгаа энэ залуучуудын оролцоо төсөл бол бас энэ рүү чиглэсэн нэлээд томоохон маш их ийм үр дүнтэй хэрэгцээтэй ажил гэж ингэж харж байгаа. Монгол улсын нийт хүн амын 31%-ийг хөдөлмөрийн насны хүн амын 46%-ийг бүрдүүлдэг залуучуудын хөдөлмөр эрхлэх хүсэл сонирхлыг бий болгож зөв хандлага, эх оронч үзэл санааг төлөвшүүлэх, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилгоор хэрэгжүүлж буй оролцоо төслийн сургалт арга хэмжээ амжилттай хэрэгжсэн билээ. Мэдээж одоо бид нар одоо орон нутгийн одоо хөдөлмөр халамжийн үйлчлэгээний газрууд бол яг одоо залуучуудаа
энэ мэдээллийг хүргэх, энэ оролцоо төсөлд хамруулах, цаашлаад энэ оролцоо төслийн маань гол үр дүн энэ олон ажилгүй байгаа залуучууд ажил хөдөлмөр эрхлэх хүсэл сонирхолгүй байгаа гэдгийг юм уу одоо тий өөрийгөө яг таньж мдээгүй, үнэлж дүгнэж чадаагүй ийм залуучуудын нүдийг нээж тий боломж нөхцөлийг нээж өгч одоо ажлын байранд зуучлах, цаашид байнгын ажлын байртай болгох магадгүй өөртөө өөрийнхөө хүч нөөц болцоонд тулгуурлаад найз нөхдөдөө залуучуудын стартапаар гэдэг юм уу те өөрсдөө одоо ингээд өөрсөндөө ажлын байр бий болгох гэдэг юм уу яг ажил олгогчид шаардлагатай хэрэгцээтэй ийм ажилтан бэлтгэхэд маш том хувь нэмэр оруулсан ийм одоо чухал арга хэмжээ зохион байгуулагдж явж байгаа. Тус сургалтын залуучуудад ажил амьдралынхаа гарааг зөв эхлүүлж, хөдөлмөрийн харилцаанд оролцоход шаардлагатай ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, залуучуудад уламжлалт болон орчин үеийн соёл агуулгатай хослуулан хувь хүний хөгжил, эх оронч, үзэл санаа, эрүүл зөв амьдралын хэм маяг, төлөвшлийг суулгах, улс орны үндэс болох гэр бүлийн утга учир, хамтын хүсэл мөрөөдөл, түүнд хүрэх арга замын талаар сургахад чиглэгдснээр онцлог байлаа. Энд манай аймгаас 105 залуу хамрагдсан. За эхний оролцоо төсөлд 105 залуу хамрагдсан. За эндээс эхний 40 залуу бол ажлын байрны дадлага хийгээд за 20 залуугийн дадлага дууссан. За манай аймаг бол бусад аймгийг бодвол бас арай онцлогтой ийм асуудал байгаа. Яагаад гэвэл нөгөө стратегийн бүс ач холбогдолтой бүс нутаг гэдэг утгаараа бас Улаанбаатар хот өөр бусад аймаг хотоос ирсэн тохиолдолд нөгөө 7 хоног тусгаарлагддаг. Тэгэхээр сургалтандаа 14 хоногийн сургалтандаа яваад ирээд 7 хоног тусгаарлагдж байгаад ажлын одоо байрны дадлагтай гарч байгаа ийм бас онцлогтой байгаа. Тэгээ энэ одоо 20 залуу бол дадлага хийгээд дууссан 20 залуугаас бол 6-ыг байнгын ажлын байранд зуучлж чад байна. Цаашид бол бусдыг нь бас ажлын байранд зуушлах боломжтой гэж харж байгаа. Говийн бүсийн хөгжлийн тулгуур төв болох Дорноговь аймагт говийн бүсийн ахмадын төрөлдсөн асрамжийн газар байрладаг. Энд говийн 4 аймгийн шаардлагатай ахмадууд ирж асруулдаг. Харж хандах гэр бүлгүй, бие даан аж төрөх боломжгүй. Тэдгээр ахмадууд төр улсынхан ивэлд ирж буй газар бол энэ асрамжийн газар. 20 хүний хүчин чадалтай энэхүү асрамжинд одоогоор 14 ахмад асруулж байна. 1942 онд ашиглалтад орсон барилга нь дэндүү хуучин бөгөөд түүнийг тордсоор туйлдаа хөрч буй тул энэ тухай хариуцж байгаа аймгийн хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын хамт олон илэрхийлж байсан юм. Дорноговь аймагт маань говийн бүсийн ахмад насны төрөлдсөн асрамжийн газар байдаг. Энэхүү асрамжийн газарт маань үндсэндээ Дорноговь, Өмнөговь, Говь Сүмбэр, Дундговь аймгийн ахмадууд хамрагдаг байгаа. За энэхүү асрамжийн газарт маань 14 асруулагч асруулж байгаагаас 15-аас дээш жил асруулж байгаа 6 ахмад байдаг. За насны хувьд аваад үзэх юм бол 70-аас дээш насны 5 ахмад, за 80-аас дээш насны 6 ахмад байдаг. Өнөөдрийн байдлаар ер нь Дорноговь аймгийн хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын гэдэг юм уу нийгмийн халамжийн энэ үйлчилгээний хүрээнд бол тулгамж байгаа нэг асуудал байгаа нь энэхүү одоо асрамжийн газрын барилга байгууламжийн асуудал байна. За хэдийгээр Дорноговь аймагт маань бүтээн байгуулалт барилга байгууламж эд өрнөж хийж хэрэгжүүлж байгаа ажлууд их байгаа боловч бидэнд хамгийн гол одоо тулгамж байгаа асуудал өнөөдрийн байдлаар асрамжийн газрын барилга байгууламж байгаамаа. Энэ асрамжийн газрын барилга маань 1942 онд цэргийн эмнэлгийн зориулалтаар баригдсан энэхүү эмнэлэгт бид үйл ажиллагаагаа явуулж байна. Хөдөлмөрийн үйлчлэгээ үзүүлж байгаа танай байгууллага яг одоо хөдөлмөр эрхлэх гээд зориод ажлыг хайгаад явж байгаа залуучуудад за түрүүний хэлдгээр өөрийгөө нээгээгүй, ойлгоогүй, таниагүй ямар ажил хийхэж тодорхой шийдэж чадаагүй байгаа энэ залуучуудад ер нь аль талаас нь юуг нь чухалчилж харахыг зөвлөдөг вэ? Манай байгууллага бол 2018 оноос эхлээд ерөнхийдөө нөгөө хуучин хэрэгжижсэн зорилттой өрхийн хөгжил хамгааллын хөтөлбөрт хамрагддаг нөгөө хөгжих өрхүүдээ за хүнсний эрхийн бичгийн өрхүүд за дээрэс нь одоо ажиллагаач залуучуудаа аль болохоор одоо илүү давуу байдлыг олгохыг ингээд зорж чиглэж ажиллаж ирсэн. Мэдээж тэднийг хөдөлмөр эрхлүүлэх гэдэг рүү чиглүүлэхтэй. Энэний хүрээнд бол одоо юу гэдгийг хүнсний эрхийн бичгийн үйлчилгээний өрхүүдээсээ залуучуудын хөдөлмөр эрхлэлийг дэмжих төвийнхөө хүрээнд нөгөө мэрэгжлийн чиг баримжаа зөвлөгөөх асуудал хариуцсан мэрэгчлэн маань яг одоо хүнс тэжээлийн дэмжлэг тусламж хариуцсан мэрэгчлэнтэй хамтраад энэ залуучуудаа сургалтанд хамруулах, тэднэрт сэтгэл зүйн зөвлөгөө өгөх, ганцаарчлан уулзаж ярилцах, ажлын байрны ярилцлаганд татан оролцуулах гэсэн ийм олон арга хэмжээнүүдийг зохион байгуулдаг. Ер нь бол би түрүү хэлсэн залуучуудын
хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх чиглэлээр бол бид бас нэлээд их анхаарч ажиллаж байгаа гэж. Тэгэхээр залуучуудаа сонсох өдөр, залуусаа сонсох өдөр гэсэн энэ арга хэмжээний хүрээнд ер нь бол нэгдүгээр улиралд бол 19 ажил зохион байгуулсан байдгийг. За 4-өөс 9-р сард бол үндсэндээ 3000 гаруй залуучуудыг хамарсан танхимын болон цахим ийм уулзалт, сургалт, хилцүүлэг, хөдөлмөрийн яармаг, цахимаар ажил олгогч тэр одоо ажил зуучлагдахыг хүссэн залуучуудыг гэдэг юм өөрсдөө одоо ажил зуучлах шаардлагатай байна. Нөгөө магадгүй хүнсний эрхийн бичиг авч байгааг өргөхөөсөө илүүтэйгээр хөдөлмөр эрхлүүлээ гэдэг зорилгынхаа хүрээнд бас залуучуудаа нэлээд их татан оролцуулсан. Орчин цагийн төрийн үйлчилгээ иргэдэд нээлттэй, ил тод, цаг үетэйгээ хөл нийлүүлсэн ойлгомжтой, хүртээмжтэй байхыг шаардуулж байна. Төрийн үйлчилгээ гэхээр л албаны хандлагатай, хатуу төрхтэй байдаг цаг ард хоцорсон. Дорногов аймгийн хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын хамт олон тэрхүү жишгийг эрхэмлэг, мөрдлөг болгож ажиллах орчин, арга барилаач идэвхжүүлэн хөгжүүлжээ. Иргэдэд үйлчлэх орчин лооч, үйлчилгээ үзүүлэх албан хаагчид дач, ая тухтай, өнгөлөг, шинэлэг байдлыг шингээсэн тус хамт олонны үйл ажиллагаа аргагүй онцлог байсныг дурдах нь зүйтэй. Жилбэр тогтоодог аймагуудын өрсөлдөх чадварын тайланд аймаг бүрийн хөгжлийн давуу ба сул талыг тодорхойлсон байдаг бөгөөд 2017 онд уг тайланд 8 дугаарт бичигдэж байсан Дорнохов аймаг хамгийн сүүлд хийгдсэн тайлан буюу 2020 оны 21 аймгийн өрсөлдөх чадварыг тогтоосон тайланд 2 дугаар байрт бичигдсэн нь тус аймгийн хөгжлийн хурд хэр төвшөнд байгааг илтгэж байна. Дорногов аймгийн хөдөлмөр халамжийн үйлчилгээний газраас орон нутгийн иргэдтэй хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төслүүдийн санхүүгийн дэмжлэгүүдийг хуулийн дагуу олгосоор байгаа бөгөөд энэ удаад бид ажлын байрыг дэмжих хөтөлбөрт хамрагдаж гутал засвараа үйлдвэр болгон хөгжүүлсэн цэнд очрыг онцолж байна. Годон гутлын үйлдвэрлэл эрхэлж байна да. Энэ хуваараа нэг гутал захиалгаар хийдэг болцоохон шиг. Амаасаар хийх тийм боломж л байхгүй. Нэг гутал нэг 850-аас сая хооронд л гарч байгаа. Годон гутал нь. Энгийн ажлын гутлууд тэгээ энэ малчид өмсөх тийм гутлууд бол 250-аас 350 хооронд, 500 хооронд л гэж гарч байгаа. Хүүхдийн гутлууд ер нь төрөл бүрлийн гутал хийдэг. Захиалга яг улирлын чанартай л та манайхсан. Тэгээд зундаан бол тэгээд жоохон тиймэрхүү бага үйдгийг. Өвөлдөө нэг хавар ултал бол гайгүй сайн орлого бол. Тэгээ одоо нэг корона гэд бас хөлөөрөт болохоор бас урдныхаа гол арга үүсэхгүй л. Анх би хүүхдийн өрөөд гутал хийдэг байсан. 2004 оноос хавуулаад. Тэгээд хүүхдийн өрөөд гутал хийж байгаа. Энэ 13 оноос энэ гутал засвар ажиллуулад. Тэгээд тэрнийг хажуугаар бас хүүхдийн гутлыг хийж байгаа том гутал руу ороод. Тэгэл одоо хүртэл гутлыг л хийж байна. Хийхийг хүссэн хүнд хэрэгтэй дэмжлэгийг нь өгч чадвал тэр хүн амжилтанд хүрнэ. Тэр улстай, ажилтай, орлоготой, хариуцлагатай иргэн болно. Өөртөө болон бусдад ажлын байрыг бий болгоно. Ингэж анх 5 сая төгрөгөөр дэмжүүлсэн нэгэн иргэн тэр улстай хариугаа барина. Зээлээч хариуцлагатай төлнө. Банк санхүүгийн байгууллагад хандах боломжгүйч ажлын байр бий болгохыг зорж яваа иргэдтэй төр хуулийн хүрээнд зээл дэмжлэг олгосоор байна. Эсвэл хамрагдахаас өмнө яг банкны зээл гэхээр бас юу өрөхгүй, барьцаа өрөнгө өрөхгүй, тэгээд тоног төхөөрөмж муутай гэдээ бас хүснээр гаргаж өгдөг юм билээ л банк. Тэгээ хөдөлмөр халамжийн юунаас 5 саяын төсөл аваад тэгээ одоо энэ ажлын байраа бариад одоо яг орох гол байж байгаа. Төслийг санхүүжүүлж төсөл болгосоо одоо сайн шинт хөдөлмөр халамжийн үйлчилгээний газартаа ашиг баярлалаа. Тэгээ манай хөдөлмөр халамжийн ч бас айцсан сайтай, харьцаа сайтай, хурдан шуурхай ер нь сайн үйлчилгээтэй. Цаашдын төлөвлөгөө байна. Тэгээд бас энийг нэг байнгын ажлын байрт хүн авахгүй ч гэсэн нэг хугацаатай нэг улирлын чанартай хүн аваад ажиллуулаад 2-3 ажиллуулад тэг нэг цех болгох тийм нэг зорилготой их хэмжээгээр ч гэсэн нэг бас нэг
тодорхой хэмжээний маасаар гаргацдаг тийм цээх болохгүй зорж байгаа. Дэлхийн 7 тэрбум хүний дотор төрөлхийн болон олдмол байдлаар бие махбод, оюун санаа, сэтгэл мэдрэл, мэдрэхүйн байнгын согогтой болсон бөгөөд энэ байдал нь орчны саадтай нийлснээр нийгмийн амьдралд бүрэн дүүрэн үр дүнтэй оролцож чадахгүй байгаа 1 тэрбум хүн аж төрж амьдарч байна. Энэ нь дэлхийн нийт хүн амын 15%-тай тэнцэж байгаа бол манай улсын хувьд 2020 оны жилийн эцсийн байдлаар 108,399 хөгжлийн бэрхшээлтэй иргэн бүртгэгдчихэ. Энэ нь нийт хүн амын 3.2%-ийг эзэлж байгаа гэдгийг энэ тоо жил ирэх тусам өсөх хандлагатай байгаа билээ. Хөдөлмөр нийгэм хамгааллын яам, хөдөлмөр халамжийн үйлчилгээний ерөнхий газар, хөгжлийн бэрхшээлтэй иргэний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрийг үндэсний хэмжээнд зохион байгуулж байгаа бөгөөд хамгийн үр дүнтэй, хариуцлагатай хөтөлбөр хэмээн онцолж байна. За, намайг Инкбаатар гэдэг. Миний нэрийг. Би ингээ хэрцэн гурилын цэхийг ажиллуулж өөрөө хийж байна гэж. Би өдөр гурлаа хийдгээ. Өдөрт захаалгаар ирүүл хийдгээ гэж байна. Дорногов аймгийн сайн шанд сумын 1-р багийн иргэн Инкбаатар Эрхэм баяр нар хэл сонсголын бэрхшээлтэй гэр бүл бөгөөд аймгийнхаа хөдөлмөр халамжийн үйлчилгээний газартай хамтран өгсөн зөвлөгөө, олгосон боломж, санхүүжилтэд тулгуурлан хэрцэн гурилны үйлдвэр ажиллуулж байгаатай бид танилцсан юм а. Би болохоор энэ Инкбаатар оюун цүнгээр ээж нэнэ. Энэ манай хоёр хүүхэд маань 1900-одоогоос 3 жилийн өмнө Нүнжиг цэхийн гурилын цэгт ажиллаж байсан. Тэгээ одоо манай Инкбаатар өөрөө санаачлагаараа ингээд хуваараа хийя. Ээж хоёр надад бидэнд туслаад түгээгээд өгөөч гэсэн. Тэгээд энэ санаачлагын дагуу манай хоёр хүүхэд хуваараа бие дагаад цэхээ ажиллуулж байна. Одоо нэг жил гарын ажиллуулж байна да. Тэгээ одоо бидэнд би өөрөө боломжоор тусалсан энэ хоёр маань групптэй байдаг. Тэгээ одоо энэ үйл ажиллагаагаа бид ингээд орон нутгийнхаа удирдах газар хэлээд халамжийн байгууллагад хандсан. Бидэнд төсөл бичээд ингээд өг гэсэн. Тэгээ төсөл бичээ өгсөн чинь хамруу зөвшөөрөгдсөн. Энэ маш их өндөр үр бүтээлтэй үйл ажиллагаа явагдаж байна гэж би бодож байгаа. Яагаад гэвэл манай хоёр хүүхэд чинь тэн тоног төхөөрөмж авах боломжгүй, бидэрт аваад өгөх боломжгүй тийм байлаа. Одоо тэгээ тоног төхөөрөмж авлаа. Бусад одоо дутагдах зүйлээд одоо манай хоёр хүүхэд сайн ажиллаж байна. Дорногов аймгийн хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлцэд одоо маш их баярлалаа. Яагаад гэвэл энэ олон улс төсөл өгдөг байх. Тэгээ яг жухам одоо ямар хүн хэрэгтэй байгаа, ямар хүн одоо ажиллаж байгаа гэдгийг маш зөв оновчтой өгж байна, тодруулж байна гэдгийг би ойлголоо өөрийнхөө биеэр. Тэгээ одоо төслийн мөнгөөр бид нар тоног төхөөрөмж авлаа. Одоо өшөө их энэ гурилын үйл ажиллагааг өргөжүүлэх зорилготой байна. Тусгай хэрэгцээ, шаардлагатай иргэдийн нийгмийн ялгуурлалыг арилгах зорилгоор хөдөлмөрийн тухай хуулинд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажилуулах квотыг тодорхойлж өгсөн байдаг. Гэвч энэ асуудалд ажил олгогчид хоёр ханддаг нь нууц биш ээ. Харин Дорногов аймгийн хөдөлмөр халамжийн үйлчилгээний газар ажил олгогч нарт нөлөөлөх сургалтыг тогтмол зохион байгуулж хамтран ажилласнаар эерэг үр дүн гарч ажил олгогч нар хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэй хамтран ажиллахдаа сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж байлаа. Манай байгууллага нь 2019 оноос эхлээд үйл ажиллагаагаа явуулж байгаа. 2020 оны 5 сард ерөнхийдөө нийгмийн хариуцлагын хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг авч ажиллуулах нь зүйтэй байна гэдэг үднээс хөдөлмөр халамж үйлчилгээнээс 2 иргэнийг зуучилж авсан байгаа. Тухайн 2 иргэн маань болохоор нэг сонсголын бэрхшээлтэй 2 иргэн байдаг. Галт тогоонд угаагчаар ажилладаг нийт 2 иргэн байдаг. Ерөнхийдөө хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажилуулахад ямар нэгэн хүндрэл тулгараад байдгүй. Ажилчдын дунд гэх юм бол нэг хоорондоо харьцаа сурцсан ямар нэгэн ажлыг хийхэд хүндрэлгүй даалгасан ажлыг тухайн бүрдэнд хийгээд явдаг. Эрүүл мэндээс ерөнхийдөө дутгааргүй ажилладаг гэсэн үг. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг авч ажилласнаар ажил олгогчийг төрөөс урамшуулдаг юм бэлээ. Тэгээд бусад ажил олгогч нарт уриалахад хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг одоо төвшөөхгүй ажилдаа аваад авч ажиллаулаасай гэдгийг уриалж байна.
халамжаас хөдөлмөрт шилжих яг нийгмийн захиалга дээр энэ дуу хоолой одоо чангаар дуурч байгаа энэ үед бол энэ дэвшүүлсэн бодлого маш цохимжтой санагдаж байна. Халамжаас хөдөлмөрт шилжиж байгаа хүмүүсийн гол хөдөлгөөн нь тэр хүнсний толон авагчдыг одоо ажлын байртай хүн болгоё гэдэг ийм зорилго явагдаж байна тийм үү. Тэгэхээр яг энэ хоёр сегментийг нийлүүлэхийн тулд бас тусгай хөтөлбөр явж байгаа юу? Танах одоо жишээ нөгөө хүнсний толооныхын тоог хэдэн хувиар бууруулж чадав? Ер нь өнгөрсөн оны мөн үеигтэй харьцуулахад аймгийн хэмжээнд 469 өрх байсан. Одоо өнөөдрийн байдлаар бол 320 өрх. Тэгээ үүний ер нь манай аймаг чинь юу штэ 71 мянга гаруй хүн амтай 20,500 өрхтэй штэ. Тэгээ 20,500 өрхөөс өнөөдөр 320 өрх хүнсний эрхийн бичгийн үйлчилгээ авч байгаа гэдэг бол би бол бас байх ийм хэмжээл гэж харж байгаа. Гэхдээ мэдээж бид нар өнгөрсөн оны мөн үеигтэй харьцуулахад ингээ буурсан байна гэдэг маань мэдээж бид нар нөгөө одоо засгийн газраас хэрэгжүүлж байгаа нөгөө халамж хүртэгч байхаас илүүтэйгээр хөдөлмөр эрхлэлт рүү чиглүүлэх энэ бодлого дээр бас нэлээ их чиглэж ажиллаж байгаа. Тэгээ энэ дашрамт хэлэхэд бас хүнсний эрхийн бичгийн үйлчилгээний энэ 320 одоо 20 өрх байгаа өнгөрсөн жилийнхээс хасагдсан гэдгээд нэг онцлог буюу энэ одоо Монгол улсын хэмжээнд би бол энэ бас байхгүй мэдээлэл гэж бодоод байна л да. Юу гэхээр манайх өнөөдөр бол хүнсний эрхийн бичгийн үйлчилгээ авдаггүй хамгийн олон сумтай аймаг. Тий. Нэгдүгürt 3 сард сайхан дулаан сум маань хүнсний эрхийн бичгийн үйлчилгээгүй сум болсон. 2021 оны 3 сард сайхан дулаан суман дээр бол 2 өрх хүнсний эрхийн бичгийн үйлчилгээ авдаг байсан. Тэгээд 3 сард бол малын тоо толгой нөгөө 2020 оны жилийн эцсийн малын тоогоор нөгөө малын тоо толгой өссөн гэдэг үндслээр энэ өрх бол одоо сая 3 сард үйлчилгээнээс татгалзаад ингээд сайхан дулаан сум бол хамгийн түрүүнд буюу 3 сард хүнсний эрхийн бичгийн үйлчилгээгүй болсон. За дараа нь 7 сард Алтан ширээ сум 3 өрхтэй байсан. Нэг нь малжуулах манай одоо хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас хэрэгждэг төсөл хөтөлбөрийн хүрээнд малжуулах хөтөлбөрт хамрагдаад за нэг нь сум хөгжлийн сан нь өөрсдөө бас ажлын байр бий болгож өгөөд сум хөгжлийн сангаасаа дэмжлэг үзүүлээд за нөгөөх нь байнгын ажлын байранд орсон гэд энэ өрхүүд бас одоо хүнсний эрхийн бичгийн үйлчилгээнээс татгалзаад Алтан ширээ сум маань 7 сард хүнсний эрхийн бичиггүй сум болсон. За дахиад 7 сард Хөвсгөл сум байгаа. Хөвсгөл сум Улаанбаатарх сум байгаа. Улаанбаатарх сум 2 өрх байсан. 2 өрхийнхөө 2 иргэнийг хоёулангийн байнгын ажлын байранд зуршлаад ингээд 7 сард гэх мэтчлэн хүмүүс өөр нь архит төвшил гаргах юм бол халамжаас хөдөлмөрт шилжиж байгааг бодит үр дүн гарч ийн гэж бодож. Тий. Тэгэхээр ерөөсөө энэ бид мэдээж бас ер нь засгийн газраас гэдэг юм одоо яамнаас хөдөлмөр манай ерөнхий газраас эднэр бол мэдээж зүгээр л нэг одоо ингээд тоо бууруулахын тулд ингээд хасаад байхгүй хамгийн гол нь бодит үр дүн бодит чанар нь бол нөгөө хөдөлмөр эрхлэлт рүүгээ чиглүүлсэн байнгын ажлын байртай байнгын орлоготой болсон байх ёстой гэдэг ийм одоо шаардлага тавьж байгаа. Битэж бас мэдээжээр хүн энэ үйлчилгээг иргэнд хүргэж байгаа гэх те бас яг зорьсон эзэндээ үйлчилгээ нь бол хүрдгээрээ хүрэг. Тэрнээс гадна шаардлага хангасан боломжтой өрхүүдийг бол хөдөлмөр эрхлэлт рүү чиглүүлж өгöd хүнсний эрхийн бичгийн үйлчилгээс яг одоо татгалзуулах гэх юм уу те хасах боломжтой гэсэн ийм байр суурьтай байгаа. Тэгэж яг иргэд одоо бас тодорхой хэмжээгээр бас өөрсдөө харьцангуй ер нь бол одоо юу гэдгийг нөгөө хамтын ажиллагааны хүрээнд те өөрсдөө бас ойлгодог болсон байна. Бас бидний хийж байгаа ажлыг ойлгодог болсон байна. Тодорхой хэмжээнд бид нар ч малжуулах төсөл хөтөлбөр гэдэг юм уу. Төсөл хөтөлбөрийн хүрээнд бол байнгын ажлын байртай ажил орлоготой болно шүү гэдэг ийм шаардлагыг тавьдаг болсны хүрээнд энэ өрхүүд маань энэ одоо 5 сумын энэ өрхүүд маань бүгдээрээ бас хүнсний эрхийн бичгийн үйлчилгээнээс татгалзах саналаа гаргаад ингээд хүнсний эрхийн бичгийн үйлчилгээгүй 5 сумтай болсон байна. Тэгэхээр энэ бол Монгол улсын хэмжээнд бол хамгийн олон сумтай болсон гэж би ингэж найдаж байгаа. Хүнсний эрхийн бичгийн үйлчилгээ бол зорилттой бүлгэн иргэдэд зайлшгүй шаардлагатай үйлчилгээ бөгөөд уг үйлчилгээнд хамрагдаж буй айл өрхүүд амьжиргааны түвшин тогтоох шалгуурт хамрагддаг. Халамжаас хөдөлмөрт зорилтын хүрээнд зорилттой өрхүүдийн хөдөлмөрийн насны иргэдэд зөвлөн туслаж хамтран ажилласнаар тэдгээр иргэд хөдөлмөр эрхлэж амьжиргаагаа дээшлүүлж тодорхой үр дүнд хүрсээр байгаа юм. Уг ажил Дорногов аймагт 5 сум хүнсний эрхийн бичгээс бүрэн татгалзсан үзүүлэлтээр тод ажиглагдаж байна. Нийслэлийн 9 дүүрэгт хилцсүүдээр 21 аймагт газруудаар хороо суманд мэрэгжилтнүүдээр дамжин төрийн хөдөлмөр халамжийн бодлого эргэн танд хүрсээр байна. И халамжаар дамжуулан цахимаарч танд үйлчилж байна.
Эргэн та хөдөлмөр халамжийн үйлчилгээний мэрэгжилтнүүдийн үйл ажиллагааг ойлгон хүндэтгэж хамтарч ажиллаарай. Үзэгч та бүхэнд халамжаас хөдөлмөрт нэвтрүүлгийн 3 дахь дугаарыг Дорногов аймгийн халамж хөдөлмөр үйлчилгээний газраас хүргэлээ. Бид төрийн албан хаагчдын үйл ажиллагааг сурвалжилж олон нийтэд зөв ойлголтыг өгч зөвтгөх зорилгоор энэхүү нэвтрүүлгийг бэлтгэж байгаа. Халамжаас хөдөлмөрт нэвтрүүлгийн хүрээнд аймаг бүр дээр ажиллаж байгаа төрийн албан хаагчдтай уулзаж байхад тэд үнэхээр их сэтгэл гаргаж яг л ахын дүүс шиг иргэдийн төлөө санаа тавьж ажилладаг гэдгийг бид олж харлаа. Халамж хавтгаарлаа, төрийн албан хаагчдын ёс зүй, хүнд суртал gaарлаа гэж нийгэм даяараа шүүмжиж байгаа боловч тэд яг газар дээр хөрсөн дээр иргэн бүрийн сэтгэл нийцэж гатны хүрэхийн төлөө яаж хичээж ажиллаж байгааг бас олж харах хэрэгтэй гэдгийг та бүхэндээ зөвлөмөр байна. Халамжаас хөдөлмөрт нэвтрүүлгийн 3 дахь дугаар Ховь Сүмбэр аймгаас та бүхэнд хүрэх болно. Бидэнтэй хамт байгаарай.